За координатыг автахад эдгээр 3 цэг нэг шулуун дээр байх бол А цэгийг олоогч. За 3 цэг нэг шулуун дээр байна гэдэг чи юу гэсэн үг вэ? А цэг за жишээ нь төсөөлчилт Б цэг за С цэгийн зүгээр энд байдаг. Энэ 3 цэг нэг шулуун дээр оршино гэдэг маань шулууны налалт нь 1 байна гэсэн үг. Тэгвэл А Б цэгийг дайрсан шулууны налалтыг олъё. К гэж үзье. За шулууны налалтыг олохдоо төгсгөлийн цэгийн координатаас эхлэлийн цэгийн координатыг хасдаг. За тэгвэл 4-ээс хасах нь хасах 2 хуваах нь 5-аас хасах нь хасах 5 буюу 6 хуваах нь 10 буюу 5-ны 3 байх гэсэн. Үүнтэй ижлэхнээр бид нарт А цэг дайрсан шулууны налалт нь мөн ижлэх нь К буюу 5-ны 3 байх. За тэгвэл энд А-гаас хасах нь хасах 2 хуваах нь 2-оос хасах нь хасах. Энэ нь юутай тэнцүү байх юм бэ гэхээр 5-ны 3-тай тэнцүү байх. За энэ дээрээс бодчихооч А дээр нэмэх нь 2-ыг хуваах нь 7 тэнцүү 5-ны 3 болно. За энэ дээрээс А-г олчхоор А тэнцүү 2.2 буюу D хариулт нэ.